Эхлүүлэхээр нэгдүгээр маань Ухаанбар Томас Академийн гадаад харилцааны менежер Жаргал Дулан маань хүрэлцэн ирсэн байна. Таны өчигдөр мэндийг хүргэе. За өчигдөр минь FM сонсож байгаа бүх хүмүүстээ энэ өчигдөр мэндийг хүргье. За Жаргал Дулан маань бас саяхан суралцж байгаад ирсэн тийм ээ. Тэгэхээр энэ сүү суралцсан сэтгэлээсээ эхлээд хуваалцаад яриа эхлүүлэх гоо. За би бол намайг Дарамсангийн Жаргал Дулан гэдэг. За Филиппин улсын Себу хотын Села гэдэг сургууль дээр 6 сар ажиллаад за 6 сар суралцаад ирсэн. За Филиппин улс маань өөрөө бол халуун орн. Тийм болохоор ингээд хамгийн эхэлж надад мэдрэгдсэн мэдрэмж бол маш халуун. За тэгээ сүүлдээ ингээд нэг 7-8 хоноод бол сурчдаг юм байлээ. Хэр хугацаанд яваад ирсэн? Би өөрөө 2019 оны 6 сард яваад за сая оноос өмнө яг 6 сарын хугацаатай яваад ирсэн. Энэ үгдий одоо жишээ нь Филиппин улсад яг сургуультай явуулдаг маш олон чиглэлийн сургуулиуд байдаг тийм ээ. Тэгэхээр энэ Села гэдэг нь одоо бас тухайн үндэстэндээ одоо мэдээж тодорхой зэрэглэл байдаг баг тийм. Хэдгээр зэрэглэлд нь ордог ямар сургууль юм бол энэ сургуулийн тухай тайлбар. Ер нь бол Филиппин улсын Себу хот маань өөрөө боловсрал аялал жуулчлалтай нөхөгдсөн хот юм байлээ. Тийм учраас за одоо Япон, Солонгос, Тайван гээд одоо олон орны шилдэг англи хэлний сургуулиуд Филиппин улсын Себу хотод ингээд үйл ажиллагаа явуулдаг юм байлээ. За яагаад энэ Себу хотыг тэр дундаа Филиппин улсыг сонгоод тэр сургуулиуд ингээд үйл ажиллагаа явуулдаг юм бэ гэхээр за Филиппин улс маань өөрөө 90% нь англи хэлтэй англиар ярьдаг. Англи хэлний хэрэглээгээр дэлхийд 3-т ордог. За дээрэс нь Монгол улстай хамгийн газар зүйн байршлаараа хамгийн ойрхон оршдог одоо англи хэлтэй орн байгаа. Тийм учраас бол одоо сургуулиуд одоо Филиппин улсын Себу хотод үг талгаа нээж их ажиллаулдаг. За ер нь бол тоо баримт нь бол 100 гаруй англи хэлний яг дагнасан сургуулиуд байдаг. Тэр дундаа бол за манай Мас Актем маань бол топ 20 гаруй сургуулиудад хамтын ажиллагаатай аль биесний төлөөлөгчөөр ажиллаж байгаа. За Села сургуулийн хувьд бол одоо энэ 100 гаруй сургуулиуд дотроо топ 10-таа орох сургууль байгаа. За Филиппин улсын Себу хоттой нэгдэж байсан анхны сургуулиудын нэг. Одоогоор бол 10 гаруй жил үйл ажиллагаа явуулсан юм туршлагатай хамт олон байдаг сургууль байгаа. Тэгэхээр нэг англи хэлийг сурахад нэг анхны шат ч юм уу ямар нэгэн байдлаар нэг шатлсан ангиллууд байгаад байдаг л та. Тэгэхээр манай Жаргал Дулмын хувьд юу гэдэг анхны шатныхын сургалтанд нь явдгоо эсвэл агсан шат гээл ингээл те явдаг штэ. Яг ямар шатны сургалтанд нь суралцаад ирв. За энэ асуултанд хариулахаас өмнө бол би манай Мас Актемаар явж байгаа. За ер нь бол хүмүүс ихэвчлэн асуудаг нэг асуулт байдаг л да. Одоо би ингээд Филиппин улс руу явхад миний хэлний мэдлэг муу одоо хэлний төвшин хамаардаг юм уу гэж асуудаг л да. Одоо Филиппин улсын Себу хотын сургуулиуд маань бол хэлний төвшин бүр огт ингээд харгалзан үздэггүй. Таны хэлний төвшин бүр ABC-гээс ихсэн ч болно. Одоо тухайн сургууль дээр очиод даваа гарагтаа төвшин тогтоох шалгалтаа өгөөд тэгээд таны төвшнөөс ахуулаад хичээл нь ороо явдаг байхгүй. Миний хувьд бол бүр за ABC ч бас хаашаа. За нэг ABC-гээс дээдлийн төвшингөөс нь л ер нь бол нэг ойр зүрийн үгээ мэддэг. Гэхдээ бүр ингээд харилцаанд орж ярьж чаддгүй тийм л явсан л да. 6 сарын хугацаанд Жаргал Дулан гэдэг хүн хэр өөрчлөгдөв? Ер нь бол яг ингээд сурж явах хугацаанд бол ингэдэг юм билээ. За сургуулиудын ингээ онцлог болго өөр өөрлөлтөө. Зарим нэг сургууль бол ингээл одоо би ч тэр сургууль дээр оюутан биш. Одоо ингээд тал цаг нь ажилдаг, тал цаг нь суралцдаг тухайн сургуулийн ажилтан байхгүй. Зарим нэг сургууль бол за тухайн одоо интернээсээ тухайн төлөөлөгчөөс ингээд шалгалт аваад ингээд төвшингийн тогтоогоо явдаг юм билээ. За Села сургуулийн хувьд бол тийм байдаггүй. Зүгээр л ингээд тухайн мэрэгчлэлтэн тухайн ажилтан маань өөрөө ингээд хичээлээ аваад ингээд явдаг. Тийм болохоор ингээд өөрийнхөө ингээд ямар төвшөнд хүрцнээ ингээд агснаа мэддэггүй юм билээ. Тэгээ бүр сүүлд нь л одоо 1 сарын дараа 2-3 сарын дараа яхахгүй ингээ мэддэгдээд эхэлдэг юм билээ. Ингээд хүний ярьсанг ойлгоод тэгээ өгдөөс нь ингээ юм яриад ингээд харилцан яриа үүсээд эхэндээ бол ингээ очичоод ярьсан яриаг нь ойлгохгүй тэгээ нөгөө хэлсэн үгнүүд дундаас нь өөрийнхөө мэддэг үгийг төвж сонсохгүй хичээгээд идэв юм билээ. Тэгээ 1 сарын дараа 2 сарын дараа бол ер нь бол яриаг нь ойлгодог болчихсон юм билээ. Тийм тэгээд тийм болох яг нэг үндэслэл нь юу юм бэ гэхээр Филиппин улс ч өөр англи хэлтэй орн зөвхөн хичээл дээрээ зөвхөн хичээлийнхаа 4 цаг зөвхөн ажлынхаа цагт англиар ярихгүй бүр бусад ингээл гадуур гараад таксинд суух, дэлгүүр төлжлөх бүхэл харилцаа англи хэл дээр явагддаг учраас ярианы чадвар бол маш хурдан өсдөг. Сурах боломжууд нь хэр хугацаагаар байдгийг
За сургалтын хугацаа бол ер нь одоо тухайн суралцагч маань өөрөө сонгодог байгаа. За ер нь бол сургуулиуд маань одоо тухайн сургууль дээр Филиппин улсад очоод хэдэн 7 хоног ямар хугацаагаар сурахаас шалтгаалаад үнэн нь ингээд өөр байдаг учраас одоо өөрийнхөө бололцоонд эсвэл өөрийнхөө ингээд ажлынхаа ингээд завсар зайн хэдэн сараар таарж ин тий тэр хугацаагаа суралцагч маань өөрөө сонгодог. Хамгийн багадаа 7 хоногор сурж болно. За хамгийн ихдээ 6 сараар 1 жилээр ч бас байж болдог байгаа. Сурах орчныг бас бүрдүүлж өгдөг. Цаашлаад одоо төлж байгаа төлбөрт нь тухайн оюутны одоо хэрэглээний зардал бүх зүйл шингэсэн байдгүй. Энэ тухай бас нэг хэлэнгүү. За сургуулийн төлбөрүүд ингээд зарим нь өөр байгаад байдаг байхгүй. За зарим нэг сургууль нь бол зөвхөн за суралц хугацааны өдрийн 3 хоол, за дотор байрны төлбөр, хичээлийн төлбөрөө эндээс төлөө явдаг. За тухайн сургууль дээр очиод төлөх төлбөрүүд байдаг. Тэрийгээ тухайн сургууль дээр очиод төлдөг юм төлбөрөө ингээ 2 хувааж хийдэг сургуулиуд байдаг. За эсвэл бүр ингээ Монголоос явахдаа бүх төлбөрөө хийгээд одоо тухайн сургууль дээр очиод ямар ч төлбөр мөнгөний асуудалгүйгээр шууд сургуульдаа сууж болдог юм ч байдаг. Төлбөрийн хувьд бол за яг ингээд одоо Филиппин улсыг зорьсон суралцагч бүр маань Филиппин улсад очиод одоо нэг тухайн засгийн газарт нь өгдөг тийм төлбөр байдаг л да. Тэр төлбөрөө зарим нь болохоор тухайн сургуулиуд шууд авчдаг, зарим нь Филиппин улсад очиод авдаг. Ингээд сургууль болгоны зохион байгуулалт, сургууль болгон ч өөр улсын өөр эзэнтэй сургууль болохоор ер нь бол өөр байдаг. За тэгэхээр мэдээж тухайн орчинд нь сурна гэдэг бол маш давуу талтай. За зөвхөн сургалтын орчноос гадна яг энэ амьдрал өрнөж байгаа тэр орчиндөө бас англи хэлээ дээшлүүлэх боломжтой гэж. Тэгэхээр нөгөө бусад яг ингээ нөгөө англи хэлний сургалтууд гэдэг одоо вакуумжуулсан гэдэг ч юм уу тийм сургалтуудаас бол илүү давуу талтай гэж байна те. Магадгүй төлбөр мөнгөнийхөө хувьд бол мэдээж өөр байдаг баг. Ерөнхийдөө Села сургуулийн бусдаас ялгарх онцлогийг та бас тодорхойлж өгвөл. За Села сургууль бол би сая хэлсэн байгаа Филиппин улсын Себу хотод байгуулагдсан анхны сургуулиудын нэг. За 2005 онд анх үйл ажиллагаагаа эхэлжсэн сургууль юм байлээ. Тэр утгаараа бол за эхний давуу тал бол мэдээж олон жилийн туршлагатай. За дээр нь Села сургуулийн нэг давуу тал бол одоо бусад сургуультайгаа за ер нь бол Филиппин улсын Себу хотын бусад сургуультайгаа харьцуулахад дотор байраар бол хамгийн өндөр зэрэглэл гэж хэлж болно. Дотор байр нь нэг бараг л зочид буудал ингээд 2 өрөө байр маягаар тогтчулсан. Тухайн оюутан ингээд сургуулийнхаа хоолыг идэж болно. За сургуулийн хоолыг идэхгүйгээр ингээд өрөөндөө бас хоол хийгээд идэж болохоор галтгооны тавилга, пилетик ингээд бүх юмнуудаар томилогдсон мөр байдаг. Дотор байрал одоо Филиппин улсдаа нэгт гэж хэлж болно. За дээрэс нь нөгөө нэг багшлах эрхийн Тесол зэргийн сургалт гэж байдаг. Тэр сургалтыг ингээд явуулах эрхээ хамгийн анхны авч ирсэн сургууль нь Села сургууль юм байлээ. Тэр утгаараа бас даваа талтай сургууль байгаа. Жаргал дууландыг суралцгаад анх очиж байхад тулгарч ирсэн бэрхшээлүүд юу байна? Их байлгүй яах вэ? Тэгээд эндээс явахдаа бол ер нь тийм одоо ингээд Филиппинд очиод ажиллаад ингээд бүр ингээд харилцаанд орох төвшний мэдлэгтэй яваагүй учраас эхний 1 сар за ер нь бол 1 сар ер нь бол хүний яриаг ойлгохгүй тэгээд тийм ингээ биеийнхаа хэлмэлэр ч юм уу бүр болохгүй л нөгөө Google Translate гээл тэгжсэн. Ер нь бол одоо ингээд хэлний мэдлэг доогуур явах очиод бол хэсэгтээ бол мэдээж асуудал үүснэ. Тэгэл ингээл өөрөө ингээд шантрахгүй, өөрөө ингээд зүхтахгүй одоо би хинтээ очивол юм ярих уу, хин надтай юм ярих уу гэл хүн болгон дээр гүйж чичаал чадахгүй ч гэсэн алдаанаас айхгүйгээр ингээл яриалал айгүй хурдан сайжирдаг юм билээ. За бидний яриа Их Монгол FM пэйж хуудасаар лайв хэлбэрээр хүрч байгаа. За мөн бас Маск темийн пэйж хуудасаар лайв хэлбэрээр хүрч байгаа. Асуух асуулт байвал та бүхэн комент хэсэгт нь бас асуултаа ирүүлэх боломжтой, бас суралцах боломжийг бас Маск темийн та бүхэндээ олгож байгаа. Хамгийн бага зардлаар гэдгийг бол хамгийн түрүүнд тодтогдог. Ямар нэгэн байдлаар зуучлалын хөлс нь бол хамгийн бага гэдгийг бол тодтогдохлоороо бусад ижил төрлийн бизнес эрхлэгчдээс бас ялгардаг байгаа. За тэгээд яг аль бие усны лицензтэй за 20 гаруй сургууль гэсэн үү? Тий. 20 гаруй сургуулийг холбож байгаагаар бас онцлогтой байгаа. Өмнө нь бас Себүүдх бас энэ сургууль суралцж байсан Ладу маань бас анхны төгсөгч болоод ирж байсан. Ярилцлагыг бид бас хүргэжсэн. Тэгээ сонсогч та бүхэн бас асууж лавлах зүйл байгаа бол 94.99 гэсэн шууд эфирийн утсаар бас бидэнтэй холбогдоод асууж тодруулах зүйлээ бас лавлах боломжтой юм шүү. За тэгэхээр нөгөө нэг одоо түрүүн ярьсан тийм ээ. Зүгээр анхан шатны мэдлэггүй ч байсан очиод бол суралцах бүрэн боломжтой гэж байна. Тэгэхээр магадгүй одоо мэдээж Маск тийм хамтын ажиллагаатай юм чи ямар нэгэн байдлаар төлөөлөгч бас байгаа бах.
Тэгэхээр тэр төлөөлөгч бас мэдээж эхний хэдэн сар бол мэдээж сурахт нь маш том төхөм зөвлөгөө өгөх тийм ээ. Бас ингээд нэг ямар ч байсан хөтөж хийх бах. Ер нь энэ тал дээр бол гарчлаад ажиллах уу? За Mass Academy-аар одоо Филиппин улсын Себу хотын сургуулиудыг сонгох бас нэгэн давуу тал бол энэ байгаа л да яхахгүй. За Mass Academy-ийн ажилтан тухайн сургуулийн Монгол менежерээр таны сургууль дээр таны очих сургууль дээр ажиллаж байгаа гэсэн үг. Энэ бол маш том давуу тал. За ер нь бол хүн ингээд гадны оронд сурж ийн, өөр соёл дээр очиж ийн, өөр орчинд очиж ийн те зөвлөгөө мэдээлэл тухайн одоо газар нь амьдарч исэн хүний зөвлөгөө мэдээлэл бол зайлшгүй шаардлагатай. Тийм учраас бол одоо таны сонгосон сургууль дээр Mass Academy-ийн төлөөлөгч ажиллаж байгаа бол маш том давуу тал. За төлөөлөгч маань бол оюутнаа онгоцны бодол дээрээс тусаж авахаас одоо суралцах хугацааны бүх асуудлыг шийдвэрлээ, зөвлөгөө мэдээллийг өгөөд за тэгээд таныг сургуулаа төгсөөд Монгол руугаа буцахад нь онгоцны бодол дээр үдэж өгөөд ингээд таныг ер нь бол Филиппинд очоод сураад буцаад ингээд Монгол руугаа явах бүх асуудал бол зөвлөгөө өгч эрсдэлгүй байх гэсэн бүрэн баталгааг бас ингээд олгож байна гэж тэгээд зарим үед бол одоо нөгөө сурах нас гэж заасан байдаг баг л та. Тэгэхээр Села сургуулийн үед яг хэдээс хэдэн насны хүмүүсүүдийг яг энэ англи хэлний боловсрол олгоход сургалтад зориулдаг. Ер нь Селач гэлгүй Филиппин улсын Себу хотын сургуулиуд маань насны хязгаар байдаггүй. За намайг бол яг Села сургууль дээр 6 сар ажиллаж байгаа хугацаанд бол 4 настай хүүхэд англи хэл үздэг. Одоо тусдаа зориулсан тийм хүүхдийн өрөөнд одоо хүүхдийн насны онцлогтон таарсан англи хэлийг мэргэжлийн багш нар заадаг. За суралцсан хугацаанд мөн өөр одоо 80 эдтэй солонгос хүмүүс сурч исэн. Тэгээд ер нь бол нэг давуу тал нь бас одоо бусад орныг харьцуулахад насны хязгаар заадаггүй бас давуу тал. Ер нь аль улсын оюутнууд ер нь зохиолж байгаа шүү. За ер нь бол миний одоо ажилласан Села сургууль маань солонгос эзэнтэй сургууль учраас за нэг 40-30%-ийн дийлэнх нь бол солонгос оюутнууд эзэлдэг. За Япон, за тэгээд нөгөө Филиппин улстайгаа усаар хилдэг нөгөө хилдэг орнуудынх нь оюутнууд айгүй хэрдэг. Вьетнам, Таиланд, Тайван гэдэг оюутнууд айгүй хэрдэг. За дээрээс нь тодорхой хувийн Монгол оюутнууд эзэлдэг. За бас араб оюутнууд бас их байдаг байна. 6 сарын хугацаанд сурахад төлбөр нь хэд болдго юм болоо гэж асуулт бол ирсэн байна. За 6 сарын хугацаанд суралцахад бол одоо яг ингэж шууд хэлэхэд бол тэдэн доллар юм уу, тэдэн песо, тэдэн сая төгрөг гэд хэлж бол болтгоо байгаа. Яагаад гэхээр одоо та 6 сар суралцах хугацаанд англи хэлний ямар хөтөлбөр сонгох вэ? За тэгээд 6 сар суралцах хугацаанд тухайн сургуулийнхаа ямар дотор байранд нь байрлах вэ? Эдгээрээс шалтгаалаад ингээд үнэ хэлбэлцэлтэй байдаг байхгүй юу? Ер нь бол тийм учраас ер нь бол үнэ асуусан хэрэглэгчтэй би ихэнд нь дундаж үнийг хэлдэг байгаа. За дундаж үнийг хэлсний дараа тухайн хэрэглэгч маань за манай Mass Academy Ops дээр маань ирээд бүх үнийн хүснэгтийг хараад за тэгээд тухайн сургуулийнхаа орчныг видео хэлбэрээр, зураг хэлбэрээр бүгдийг хараад сургуулаа сонгоод тэгээд яг үнийн мэдээллийг ингээ хэлээд өгдөг байгаа. Ер нь дунджаар 6 сар суралцахад бол 4,000 гаруй доллартай. За 6 сарын хугацаанд 4,000 гаруй доллар. Дундаж үнэлгээ. Дундаж үнэлгээ. Энэ бол байрлах байр. За тэгээд сургалтынхаа хөтөлбөрийг сонголтоос хамаарат бага бас их байж болох юм байна, тийм ээ? Тийм. Тэгээд одоо өдөрт хэдэн цагийн хичээл үзэхгүйгээр зарим хүмүүс ч нь болохоор одоо нэгэнтээ ингээд Филиппин улсыг зориод очсон, гадны оронд очсон юм чинь сурахыгаа хажуугаар аялахыг маш хүмүүс их хүсдэг л дээ. Тийм хүмүүс бол өдөрт айгүй богино цагийг өөрсдөө сонгодог. Одоо бусад цагт нь одоо тухайн орны соёл иргэншил, тухайн орны ингээд аялал жуулчлал бас талаар явъя гэсэн бодолтой хүмүүс бол өдрийн бага цагийг сонгодог. За үнэхээр зөвхөн би Филиппинд очиод аялахгүй, зугаалахгүй, зөвхөн сурахтаа анхаарлаа хандуулъя гэсэн хүн бол өдрийн 8 цаг, 9 цаг гэд их цагтай хөтөлбөр сонгодог. Эннээсээ бас шалтгаалаад үнийн хэлбэлцэл аягүй ордог байгаа. За тэгэхээр энэ сургалтанд одоогоор яг бүртгэгдээд Монголоос суралцж байгаа оюутнууд ер нь хэрэг байна. За би бол одоо сая оноос өмнө Филиппинээс ирээд Академи дээр ажиллаж байгаа гадаад харилцааны менежерээр. За намайг ажилласнаас Академи маань өөрөө бол 2019 оноос эхлээд яг Филиппин улсын Себу хотын сургуулиуд руу одоо ингээд оюутнаа явуулаад эхэлсэн л дээ. За яг нийт хугацааны оюутнууд гэл одоо 100 гаруй 150 гаруй оюутнууд байна. Эднэр дундаа бас зарим нэг байгууллагаараа явсан байгууллага хамт олон бол байгаа. 'Ерөнхийдөө Mass Academy-ийн хувьд бас нэг
юу яаж байгаа юм бэ тийм ээ? Сурахтай холбоотой нэг аян зарлаж байгаа юм байна. Энэ аяныхаа тухай бас мэдээлэл өгвөл. За аяны хувьд бол масс акте маань зөвхөн ингээд одоо хувь хүн юм уу гэр бүлийг ингээд Филиппин улс руу зуурчилж сурахгүйгээр байгууллага хамт олонтой бас хамтарч ажиллая гэсэн одоо ийм төлөвлөгөө гаргацсан байгаа. За энэс гадна бол одоо масс актемаар явах оюутнууд маань бол одоо тухайн Сибу хот маань өөрөө аялал жуулчлалын бүс учраас одоо тухайн оюутныгаа бас Филиппин улсад очоод аялаасаа гэсэн үднээс масс актемаас урамшуул болгож аяллаа бас төлбөрийг яг бэлнээр эндээс явж байгаа оюутнуудаа бэлэн доллар хэлбэрээр өгж байгаа. За энэ мэдчлэн бол масс актемийн тухайн сургуулийн хямдрал урамшууллаас гадна зөвхөн масс актемаас өгж байгаа урамшуул хямдралууд бас байгаа. 5,000 оюутан англи хэлтэй болгоё гэсэн тийм төсөл бол төлбөр хэрэгжиж байгаа. За тийм. Энэ хэр хугацаатай үргэлжлэх вэ? За төсөл бол ер нь 5 жилийн хугацаатай үргэлжлэнэ гэж одоо бол төлөвлөгөөнд орсон байгаа. 5,000 оюутан 5,000 монгол залуусыг англи хэлтэй болгоно гэсэн хөтөлбөр байгаа. Одоо ингээд жишээ нь би нөгөө яг байгаа хүн нь мэдээж бодтой нөгөө нэг яг өөрчлөлтийн тухай бол ярина шүү дээ тий. Тэгэхээр ойлоо жаргалд болно гэдэг хүний л өөрчлөлтийн тухай ярих гэдэг л да. Одоо нөгөө ингээд анх явахдаа ABC-гээс төвшин жоохон дээгүүр хальт нэг ганц хоёр өгүүлбэр ярилцдаг юм хэмжээнд яваад ирэхэд яг чухам аль төвшөнд очсон байх. Ер нь бол эргээд ирэхэд анх бол бүр одоо левел бүр одоо нэг англи хэлний село сургууль дээр бол англи хэлний төвшингөө 9 төвшөнд хуваадаг юм билээ. Би бол анх очихдоо хамгийн доотлын төвшний дээдлийн төвшин дээр байсан. 2 дугаар төвшин. Тийм. Тэгээд одоо энд ирээд одоо село сургуультайгаа холбогдоод төвшингөө ингээд тогтоолгосон би 7 дээр ирсэн билээ. 5 төвшин дэше ахсан. Одоо ердөө тэгвэл энэ 6 сарын хугацаа гэдэг бол өөрөө бас асар том зүйлийг өгч чадах хугацаа юм гэж ойлгож байна. Тийм. 6 сарын хугацаанд бол ер нь бүр анхан шатнаас явсан хүн би бол ер нь хажуугаар нь ингээ ажил хийгээд ч юм уу ингээ саларцсан хүн шүү дээ тий. Яг ингээ оюутнаар явж байгаа хүн 6 сар сурвал хангалттай хугацаас болоод ирнэ. Өөрөө ингээл хичээгээл хүн болгонтой ярилцаал ингээл яваад байл. Ерөнхийдөө одоо чинь жаргал төлмийн хувьд яг хичээлийн цаг хэд байсан? Миний хувьд бол би одоо тухайн сургуулийнхаа дотоод ажлын зохион байгуулалтаас шалтгаалаад ер нь бол өдрийн 4 цаг авдаг байсан. Өдрийн 4 цагаа үдээс хойш авах уу, үдээс өмнө авах уу гэдг нь тухайн сургуулийн зохион байгуулалт гэдэг байсан л да. Өдрийн 4 цагийн хичээлийг 1 цаг нь 50 минутын одоо хичээлээр авдаг байсан. 1 цаг маань групп хичээл, 3 цаг маань ганцаарчсан хичээл. Энэ өмнө нь лаадуу ирээд нэвтрүүлэгт орж байхад төлбөр нь харьцангуй бага. Гэхдээ тэр оюутан ерөөсөө сурахтал бүх цагийг зориулах ёстой гэдэг одоо жишээ нь юу гэдгийг хувц угаах дээрч тэр хоол унд хийж идэж уух дээрч тэр бүх зүйлийн сургуулинд дагаад тэр хүн ердөө сурахтал өөрийгөө зориулдаг байсан гэж ярьжсэн л да. Село сургуулийн хувьд бол харьцангуй өөр юм шиг байна. Сонголтоор энийг хийх ёстой юм шиг байна тий. Село сургуулийн хувьд бол за яг сургуулиудын хувьд бол сургууль нь бол одоо хүчис угаалга буюу ландри нь бол тусдаа угаасаа байдаг. Тухайн оюутны одоо дотор байрын 7 хоногт нэг удаа сургуулиас нь цэвэрлж өгдөг. Сургуулийн орчин бол ерөөсөө л оюутныг хичээлэл хий, өөр юунд ч анхаарахгүйгээр, өөр юунд санаа зовхгүйгээр хичээлэл хий гэж санал болгодог. За зарим нэг ялгаатай хөтөлбөр, ялгаатай сургууль гэвэл одоо манай Линда буюу Ладугийн маань сургууль болохоор Калла метод гэдэг нэг тийм хөтөлбөртэй байдаг л да. Энэ болохоор одоо село сургууль дээр очисон оюутнаас бол өөр. Одоо тухайн оюутан маань оюутны дотор байрнаасаа гарахгүйгээр тухайн өрөөнд нь багш нь орж ирэх хичээлийн зааждаг, өрөөнд нь хоол нь ороод ирдэг, өрөөнд нь цэвэрлэгээ нь хийгдчихдэг, өрөөнөөс нь хувцсыг хүн авч яваад угаага буцаага идэрдэг. Одоо монголоор бол нөгөө нэг вакуумжуулсан сургууль. Тийм сургалттай сургууль бол ганцхан манай Ладугийн маань сургууль буюу нийт сургууль байсан л да. За село сургууль дээр бол яг тийм хөтөлбөр бол байдаггүй. Тэр бол бүр нөгөө гатуу вакуумжуулсан хөтөлбөр ахгүй. Гэр бүлийнхэн хинтэн ч уцаар яриулдаггүй. Бүр ерөөсөө л би хэл сурыг ерөөсөө л энэ хугацаанд би ингэхгүй л болохгүй гэсэн хүн бол яг тэр Калла метод хөтөлбөр үл их зүгээр юм байлээ. За бараг л өөртөөгөө л их хэлээр ярихгүй бол бусдаар бол ямар ч боломж байхгүй. Тэгэл ерөөсөө багш нь орж ирэл өөрөө ерөөсөө гадуур гарч аялах маялах ямар ч боломжгүй.
Селла сургуулийн хувьд бол харьцангуй Чөлөөтэй тийм. тий аялаж болно. Аялж болдог. Сурах цагаа сонгож болно. Тэгээ тухайн сургуулиуд маань өөрөө Бямба нэм гарагт аялал зохион байгуулдаг. За эсвэл ингээд сургуулийнхаа аялалд би явахгүй, би ингээд багшаасаа ч юм уу ингээд Монгол өөр оюутнаасаа ч юм уу ингээд туслалцаа аваад хуваараа бас аялж явж болдог. За тэгээ сургуультай холбоотой өөр бас нэмэлт мэдээллүүдийг та бүхэн авахыг хүсвэл 94.9 70 94.9 70 гэсэн эфирийн дугаар танд нээлттэй байгаа. За мөн та бас их Монгол FM пэйж хуудасаар яг одоо лайв үзэж байгаа бол бас комент хэсэгт нь асууж тодруулах зүйл байгаа бол бас лавлаад асуух боломжтой юм шүү гэдгийг бас хэлмээр байна. За мөн одоо энэ Селла сургууль дээр бол Монголоос төлөөлөл маск темаас бас байгаа. Бас суралцж байгаа. За тий би 6 сар ажиллачаад за миний сүүлийн сард нааша ирэхээс одоо 10-аад хоногийн өмнө миний ажлыг авах одоо Мас Академийн бас нэг төлөөлөгч маань Сибуд очсон. За тэгээд дараагийн төлөөлөгчөө ухтаж аваад ажлаа хүлээлгэж өгөөд тэгээд Мас Академи дээр ирээд Мас Академийнхаа төв офсоос одоо англи хэллийг сурахыг зорилгоо болгосон хүмүүст мэдээлэл зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Ер нь одоо Селла сургууль дээр маань Монгол төлөөлөгч байгаа. За тэгээд Селла сургууль дээр 6 сар ажиллаад амьдраад ирсэн хүмүүс маань Мас Академи офс дээр байгаа. Тийм учраас бол газар дээрээс нь ч мэдээлэл өгнө. За тэнд нь 6 сар амьдарсан бүр Селлад ингээд 6 сар ажиллаад амьдарсан хүн ч гэсэн танд мэдээлэл өгнө. За тэгэхээр та үнэхээр яг одоо дэлхийн нийтийн хэл болоод баг заншчлаа тийм англи хэл гэдэг бол баг нөгөө хэлгүй болгүй гэдэг. Тэгэхээр одоо бол ерөнхийдөө олон улсад харилцаатай ямар нэгэн компанид ажиллахад ч юм уу ер нь ямар нэгэн томоохон компанид ажилд ороход бол хэлний мэдлэгийг заавал шаарддаг болсон. Энэ үед бол та өөрийгөө боловсруулах боломж ч бол байна. За тэгээ бүх хөтчөөр дамжиж та богино хугацаанд маш үр дүнтэй сургалтыг та өөртөө том хөрөнгө оруулалт хийж за нэг сураад авсан байхад бол танаас хинч булааж авахгүй энэ том эрдмийг үлдэхийг хүсвэл Мас Академитай холбогдох боломжтой. Мас Академитай яаж холбогдох вэ? За Мас Академийн Монгол төв офс бол Баруун Дүрэн зам Гранд Плаза 9 давхурт 901 тоотод ажиллаж байгаа. Өглөө 9-өөс 18 цаг хүртэл ажилладаг. За зарим хүмүүс маань бас ингээд Бямба нэм гарагт яг завн гардаг тий ажилтаа өдрөө ингээд очиж амждаггүй. Тийм учраас Бямба нэм гарагт бас манай Мас Академи маань ажиллаж байгаа. Та бүхэн маань Мас Академи 77 88 88 гэсэн утсаар холбоо ирж болно. За 99 10 41 77 99 10 41 57 гэдэг дугааруудаар мэдээлэл аваад офс дээр очиод яг мэдээлэл авч болно. За тэгээ манай Мас Академи офс дээр маань ажиллаж байгаа ажилчдын маань 100% гэж хэлж болно. Бүгдөө Филиппинд ажиллаж исэн, Филиппинд амьдарч исэн, туршлагатай ингээд өөрийнхөө мэдхгүй юмыг ингээд танд заагаад зөвлөд байгаа биш. Өөрөө тэр улсад нь байсан, өөрөө амьдарч байсан, өөрөө тэр сургуулиудыг мэднэ, сургалт нь ямар юм бүх юмыг мэднэ. Тийм хүмүүс танд бас зөвлөгөө өгч ажиллаж байгаа шүү гэж хэлмээр. Анх яг л ингээд нэг чихэн таглаатай хүмүүс очсон. Одоо онгоогод ирсэн. Тэгэхээр энэ үр дүнг бол мэдж байгаа учраас ийм юм боломж байгаа гэдгийг бас тайлбарлана. Мөн бас дээр нь өөрсдийнхөө нөгөө мэдэхгүй байж байгаад хожим мэдэж авсан туршлагыг бас та бүхэн энэ хүмүүсээс аваад явна гэдэг бол нэг том давуу талтай юм байна гэсэн үг шүү дээ. За тэгээ насны англи бол та хүүхдээ сургаж болох юм байна. Та өөрөө сурж болох юм байна. Та аав ээжигээ сургаж болох юм байна. Мөн гэр бүлээрээ очиод суул. Ер нь нэг гэр бүлийн ч юм уу олон хүн хамрагдахад ямар нэгэн хөнгөлт идэх боломж байгаа юм. Хөнгөлөлт байдаг. Ер нь за Селла сургуулийн хувьд бол одоо гэр бүлийн 5 гишүүн 3 хүүхэдтэйгээ очиход нэг хүүхдийн одоо нөө байрны төлбөрөөс чөлөөлөх юм уу, нэг хүүхдийн сургалтын төлбөрийг чөлөөлөх юм уу. Ингээд сургууль маань өөрсдөө ярилцаад одоо нөө хүүхдүүдийн наснаас хамаарат урамшуулах хямдралыг бол олгодог. За ерөнхийдөө аялал жуулчлалын хувьд ингээд явж хахад юу гэдэг юм өртөг хөндөртэй газар уу Филиппин? За Филиппин улс бол за сургалтын өртгийн хувьд бол бусад орны ганцаарчсан сургалтай, групп сургалтай бусад оронд байдаг тэр англи хэлний сургалтуудтай харьцуулахад бол Филиппин улс өртөг багтаа орн. За тэгээд за яг мөнгөний тэмдэгт нь бол песо гэдэг мөнгөний тэмдэгт байдаг. 1 песо Монгол мөнгөөр 55 төгрөгтэй тэнцдэг дунджаар. Тэгээд ингээд ажиллаад амьдраад байж хад бол яг Монголтой амьдарснаас өртөг арай бага надад санагдсан. Боломжтой. Одоо нэг хин нэгэн хүн ингээд нэг гадаад орчноо өөрчлөх, гадаад улсад очиод
бас нэг асуудал гардаг шүү дээ. Тэр юу гэвэл хоол унд хоорондоо зохицох уугүй юу? Ууж байгаа уснаас ахуулаад тийм. Энэ асуудал ямар яа чи ер нь Монгол хүнд бас Монгол хүн илүү махсан байдаг шүү дээ. Чинь өгж байгаа хоол нь жишээ нь Монгол хүнд хэр тохиромжтой байж чадах уу? Эсвэл яг тухайн үндэстнүүдэд бас зориулж бас хоол хийх үү? Ер нь бол тэгдэг. За миний хувьд бол би Села сургууль дээр очсон бүр анхны монгол хүн байсан. Өмнө нь монгол оюутанч байгаагүй, монгол менежерч байгаагүй. Тэгээд ингээд тухайн сургууль дээр хамгийн анхны ингээд өөр үндэсний хүн ирэхээр судалгаа авдаг юм байлээ. За танаа монгол хүмүүс халуун ногоо хэр иддэггүй, одоо хоолндоо ногоог хэргэлдэггүй, мах хэргэлдэггүй гэд мэдээлэл судалгааг нь авдаг юм байлээ. Тэгээд авсныхаа дараа галтгоондоо мэдээлэл өгөөд маргааш насанд ингээд хоолнд нь жоохон өөрчлөлт ороод явчихдаг юм байлээ. Мах жоохон ихсээд ч юм уу, халуун ногоотой хоолоо багасгаад ч юм уу. Тэгээд Села сургуулийн хоолны хувьд бол буфет ресторан маягаар байдаг л да. Урт ширээн дээр ингээд хоолнуудаа ингээд өрчдөг. Тэгээд тухайн оюутан маань хүснээрээ аваад иддэг. Хідэн ч одоо идэж олно. За тэгээд намайг 6 сар ажиллах хугацаанд бол би анхны монгол хүн байсан. Миний дараа бол 6-7 монгол оюутан Села сургууль дээр сурсан. За тэгээд нэг 50% байна уу? Ер нь бол нэг эрэгтэй хүн байсан. Тэгээд би нөгөө эмэгтэй хүн чи яг нэг жоохон бага идэн гайгүй штэ. Тэгээ би анхны монгол эрэгтэй оюутан очихаар за энэ одоо яах вэ гэж ажижсэн чинь сто гоё юм, сто болж ийн идмээр юм байна зүгээр л гэдэг. Бас хоолндоо айгүй санаа зовж ирсэн байсан л да. Халуун орон тий одоо хоолнд таарах болов яах вэ гэл. Тийм мэдээж тодорхой хэмжээгээр урт хугацаагаар очиод байна гэдэг. Тэр хүнд ялангуяа ирчүүд бол яг энэ дээр бол бас яг барьцаалтах гэдэг ч юм уу тий. Бас нэг хоол нь болохгүй байна гэдэг ч юм уу нэг тиймэрхүү өнгө аясан. Ер нь бол болж ийн мах их юм байна. Сансныг бодвол гоё байна л гэж хэлээ манай. Сургуульчин таатагаас гадна оюутан чөлөө цагаа өнгөрөх одоо юу гэдэг юм ч юм уу. Тийм орчин ер нь бий. За Села сургуулийн хувьд бол оюутнуудынхаа чөлөө цагийг одоо зөв боловсон өнгөрүүлэх зорилготой жим фитнес өрөө бол байдаг. За фитнес өрөө нь бол одоо сургуулийн хичээлийн цаг дуусах орой 6 цагаас оройн 10 цаг хүртэл оюутнуудтай фри үйлчилдэг байгаа. Ер нь бол за тэгээд тухайн оюутан маань ингээд би ингээд бассейн явмаар байна гэвэл одоо ойрхон хамтарч ажилладаг зочд буудлын бассейнда одоо Селагийн оюутан хөнгөлтэй үнээр за тэгээд сургуультайгаа ярилцж байгаад бас үн төлбөргүй ч юм уу тэр бассейндээ бас очиж орж болдог байгаа. Ямар тач оюутнууд бол таата орчныг мөрдүүлэхээс гадна бас хөгжих боломжийг бас олгож өгөх давталтай гэж. За тэгээд ямар нэгэн зүйл эхлүүл бас дуусах цаг хугацаатай байдаг. Тэгээд хоёлаа ярил маш их зүйлийн тухай ярьж болох байлаа. Гэхдээ харамсалтай цаг бол өндөрлөж байна. Тэгээд магадгүй нөгөө би нөгөө жаргал төвлөрийн хувьд бол очиж суралцаад ирсэн хүний хувьд за бас суралцахаар сонирхож байгаа хүнд бас нэг энэ зүйлийг хэлэх юмсан гэж бодож байгаа зүйл гэж магадгүй би асуугаагүй тийм ээ. Тийм зүйлээ бол сонсогч. Байлгүй яах вэ? За тэгээд тухайн сургууль маань ингээд оюутнаа очихт нь хамгийн анх нөгөө нэг төвшингийн төвтэй шалгалт авдаг гэж хэлсэн шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нэг Монголоос очсон оюутнууд маань угаасаа нэг монгол хүн чинь тийм хинэггүй цантаа шүү дээ тий. Бэлддэггүй яадгүй. Тэгээ нөгөө нэг хамгийн анхны нэгд өдөр очиод нөгөө төвшин тогтоох шалгалтаа өгөхдөө Монголоос ерөөсөө бэлдээгүй. Уг нь өөрийнх нь төвшин сайн. Тэгсэн хэрнээ ямар ч нөгөө бэлтгэлгүй шууд очиод шалгалт өгчхөөр төвшин нөгөө өөрийнхөө төвшнөөс жоохон муу гараад ирдэг. Тэгэхээр нөгөө цаг алдна, нөгөө мэддэг ямиг багш нь заагаад байна. Тэгэхээр цаг алдна. Тэгэхээр би одоо сурыг гэсэн бодолтой хүмүүс байвал би миний өгөх зөвлөгөө бол яг сурыг гэсэн бол та эндээс явахдаа өөрийнхөө хэмжээнд бэлдээд яваарай. Тэгвэл яг таны төвшин яг таны байгаагаар тодорхойлогдно. Гэхдээ ер нь бол одоо тухайн ингээд ном нь юм уу, тухайн багш нь, тухайн хичээлийн ингээд програм нь танд хитрхи easy те хитрхи амархан байвал сургуулийнхаа офс дээр хэлээд ингээд дараагийнхаа шатны номыг ч юм уу, дараагийнхаа шатын хичээлийг үзэж болдог. Тэгтэл тэр чинь бас цаг алдчих байгаа байхгүй. Тэр чинь мөнгө төлөөд очсон те. Тийм учраас би хүмүүстэй бол бэлдэж байгаа шалгалтаа өгөөрэй л гэж хэлмээр байна. За. За тэгээд сонгох олон шалтгаан байгаа. Та энэ хүү сонгох шалтгаануудын нэгийг олж мэдхийг хүсвэл Манс Академитай холбогдоорой. За Манс Академитай холбогдохыг хүсвэл та бүхэн Гранд Плазагийн 9 давхурт 901 тат. 901 татад байрлаж байгаа. За байран дээр нь очиод за усын нугаад ёсын дагаад ирсэн хүмүүстэй бас уулзаж ярилцаад бодит зөвлөгөө аваад сурах боломжийн зам төлбөрөөр гээд олон мэдээллийг та бас бодитоор авах боломжтой. За мөн бас та сошиал орчинд Манс Академийн пэйж хуудасаар бас холбогдох боломжтой байх. Мөн утасны дугаарыг та бас дахиад. За суур утас маань бол 77 88 88 гэсэн утас байгаа. За эсвэл 99 10 41 77 99 10 41 57 гэдэг дугааруудаар та мэдээлэл авч болно. За тэгээд бидний яриа энэ хүрээд өндөрлөж байна. За тэгээд
дэлхийн нийтэд хөвгөл нийлүүлэх таны хамгийн том гарц гаргалгаа бол эхлээд мэдлэг, за мөн тэдний мэддэг хэлээр ярих нь хамгийн чухал байх гэж бодож байна. За тэгээд бага хугацаанд маш их зүйлийг суралцаад та өөрийгөө өөрчлөхийг, та өөрийнхөө мэдлэгийг бас зузаадахыг хүсвэл масктэй таны яахын аргагүй зөв гарц, зөв үүрч байх болно гэдгийг үсэн хэлье. За энэ төрөд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг жаргая. Өнөөдрийн маань нэвтрүүлэгт маск тимийн гадаад харилцааны